7 4 10 төрийн албаны зөвлөлийн тогтвол явагддаг энэ сургалтын цагаар та бүхэнд Монгол Улсын төрийн албаны үнэт зүйл за мөн XYZ үеийн онцлогийн талаар хийсэн судалгааны ажил за олон улсын бас туршлагуудыг танилцуулъя гэж бодож байна. За тэгээс лекцийн ярианы сургалтын төгсгөл бас хэрэг цаг үйлдэл бас асуултаас боломж гарах байхаа гэж найдаж байна. За сургалтын маань төрийн албаны үнэт зүйлийн талаар та бүхэнд эхлээд ерөнхийдөө үнэт зүйлийг юу гэж ойлгохгүй. За мөн төрийн албаны үнэт зүйлийн онцлогийг тайлбарлая. За хоёрдугаар хэсэгт нь сүүлийн үед одоо бас нэлийн дэлхийн нийт даяар за Монгол улсад ч гэсэн яригдж байгаа generation буюу үеийн ойлголтын талаар онлын хувьд ямар бүтцтэй байдیں۔ За мөн ямар ялгаанууд үеийн онцлог дээр олон улсын хэмжээнд байдیں бэ гэдгийг та бүхэнд танилцуулъя. За дараагийн хэсэгт энэ төрийн албаны үнэт зүйл нь харин XYZ үеийн хувьд онцлог нь ямар байх вэ гэдэг дээр хийсэн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулах болно. За төрийн албаны үнэт зүйл яагаад чухал юм бэ гэдэг дээр бол бид нар ерөнхийдөө бол ойлголттой байгаа. За гэхдээ яг онлын хувьд бид нар авч үзэх юм бол ерөнхийдөө төрийн алба гэдэг маань ард түмний болон төрийн гүүр болж байгаа ийм одоо институт. Тэгэхээр энэ төрийн албаны хувьд үнэт зүйл гэдэг маань нийгмийн оюун санааны цөм одоо эв нэгдлийг хангах маш чухал арга хэрэгсэл болж байгаа. За нийтлэг үн зүйлтэй байна гэдэг бол тухайн улс орны хувьд цаашдаа хөгжих ийм боломжтой байт юм а гэсэн энэ одоо судалгааны үр дүнгууд бол олон улсад байдаг. За үнэт зүйл гэдэг бол нийтлэг зорилгыг хүлээн зөвшөөрч байгаа санал нэгдэх харилцан ойлголцох үнцээ гэж мөн одоо хэлж болно. За нийгмийн эв нэгдэл нийгмийн гишүүдийн хамтын ажиллагааны нэгдмэл чанарыг холбогддог хүмүүс бол төрийн албаа хаагчид. Тэгэхээр төрийн албаа хаагчид маань зөв үнэт зүйлтэй за үнэт зүйлээ ойлгож үнийгээ бас нийгэмд дамжуулж байгаа ийм одоо чухал институт учраас бид нар төрийн албаа хаагчдын үнэт зүйлийг нийгэмд нөлөөлнө гэдэг утгаар нь ач холбогдол өгч судалдаг. За орчин үед бид нар даяаршил за техник технологийн дэвшил инновац за мөн одоо дэлхийд даяар яригдж байгаа хүн амын бүтцийн өөрчлөлтүүд байна. За ажлын хүчний шилжилт өөрчлөлтийг хандлагатай холбоотойгоор бидний өнөөдөр тулгарч байгаа асуудал бол ажлын агуулга мөн чанарууд өөрчлөгдөж байна. За ажлын байрны нөхцөл, ажлын байранд хандж байгаа үеийнхний бас хандлага хүртэл өөрчлөгдөж байна. За мөн хүний нөөцийн хувьд бид нар нэлээд олон одоо урд нь тулгарч байгаагүй асуудлуудтай тулгарч байгаа учраас бид нар үеийн онолыг бас энэтэй холбож судлах шаардлагатай гэж үзэж байгаамаа. За 21-р зуунд ажлын мөн чанар арга барил өөрчлөгдөж ялгаатай байдал нэмсэнийг бол Дэлхийн эдийн засгийн форумоос тунхаглаж за ирээдүйд ер нь ямар эрсдлүүд үүсэж байна, ямар ажлын байрууд ирээдүйд бий болох вэ, ямар ажлын байр ирээдүйд байхгүй байх вэ гэдгээр бол маш өргөн хэмжээний судалгаануудыг бол хийсэн байгаа. За тэгээ ирээдүйд төрийн албаны хүний нөөцийн чиглэл бас нэлээд өөр болж байгаа. Мэдээж технологийн өндөр хөгжилтэй холбоотойгоор за мөн ажил эрхтлийн талаар одоо магадгүй Z generation дараа нь бид нар альфа, бета generation өөр хүлээлттэй, өөр одоо үзэл баримталтай ийм generation яах аргагүй гарч ирж байна. Тэгэхээр энэ хооронд бидний одоо өмнө ярьдаг ахмад дунд залуу үеийн энэ хоорондоо харилцаж хамтран ойлгоцох чадрыг яаж бий болгох вэ? Энэ нөхцөл орчныг яаж төрийн алба бүрдүүлэх вэ гэдэг асуудал зайлшгүй яригдана гэсэн үг. За ингээд бид нар хүний нөөц үеийн онцлогуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах бол зайлшгүй шаардлагатай байгаамаа. За үнэт зүйл дээр яагаад эрхэмж гэдэг үг орж байгаа гэдэг дээр бас та бүхний яг бодогдож байгаа байх гэж бодож байна. За энэ талаар одоо бодлогын академийн судалгааны тайлбарж байгаа. За ер нь энэ тэнд одоо сүүлийн үед нэлээд хэрэглэгдэж байгаа. За энийг бас тайлбарлая гэж бодож байна. За заримд мэдж байгаа. За зарим нь бол шинэ гэж магадгүй. За тэгэхээр энэ үнэт зүйлийг эрхэмж гэж уулгаж байгаа, давхар авч явж байгаагийн гол санаа бол бодлогын академийн багш профессор доктор Долгожоо багш бол Монгол улсын одоо сурвалж бичгүүдээр маш их судалгаа хийсэн байгаа. За тэгэхээр энэ судалгааныхаа үр дүнд за энэ ёс зүйн талаар судлаад ер нь бидний энэ үнэт зүйл гэж нэрлэдэг байгаа англиар value, орсоор ценность гэж нэрлэж байгаа энэ ойлголт маань өөрөө бид нар зөв буулгаж хэрэгжилж гэнэ үү гэдэг дээр бол нэлээд шүүмжлэлтэй хандсан байгаа. За бид нар сайн бодох юм бол үнэт зүйл гэдэг маань материал зүйлийг бид нар үнэт эвлэл, үнэт металл, үнэт цаас гэдэг. Гэтэл үнэт зүйл гэдэг маань value гэдэг маань хүний оюун санаанд байж байгаа юм хийсвэр ойлголт. Тэгээ бид нар их орноо үнэлж гин эцэг гэхээ за магадгүй одоо боловсрал үр өгөөд гээд
бидний абстракт ойлголтыг, хийсвэр ойлголтыг бид нар очиж материалын зүйлтэй холиод байна. За тийм учраас бид нар үнэт зүйл гэдэг үгээ бас зөв болох хэрэгтэй юм шүү гэсэн энэ одоо үндслийг дэвшүүлээд нэлээд олон нотлохоонуудыг одоо үндслүүдийг гаргасан байгаа. За тэр болгоныг та бүхэнд одоо заавал тайлбарлах шаардлагагүй. За зарим нэг ганц хоёр та бүхэн дараа нөгөө цаг байгаа учраас дараа нь та бүхэн бас харж байгаа. За зарим нэг одоо ойлголтуудаас яагаад энийг одоо эрхэмж гэж нэрлэдэг байгаа юм бэ гэхээр ер нь бол монголчуудын хувьд ер нь бүх одоо тэр сурвалж бичгийг одоо удирдлага академийн ертөнцид маань судлаад энэ ном хүртэл гаргасан байгаа. Төрийн албаны үнэт зүйл эрхэмж уламжлал гэдэг ингээ номноос байж байна. За тэгэхээр энэ судалгааны үр дүнд бол бидний энэ үзэл санаа зорилго итгэл энэ одоо чухал сэтгэл байх энэ зүйлийг бол бид нэр өмнө гэдэг үүлээс өөрөөр хэлбэл үн өртөг гэдэг зүйлээс үүсэхгүй маа, үнээс үүсэхгүй маа. Харин эрхэм үнэн зөв гэсэн энэ үгнээс үүсэх ёстой гэсэн ийм одоо нотлохоонуудыг төвшүүлсэн байгаа. За нэлээд олон нотлохоонууд байгаа. Тэндээс ганц хоёрын та бүхэндээс танилцуулж байна. За тэгээд ер нь сурвалж бичгүүдийг үзэхэд үнэт зүйл гэдэг үгийг биш харин эрх, эрхэм, эрдэнэ, эрхэмлэл, ирмэлцэл ингэж одоо энэ үгүүдээр бид нэрийг илэрхийлж исэн ийм одоо сурвалж бичгүүд бол гэрчилж байгаа. За ийм учраас энэ эрхэмж гэдэг үг маань өөрөө бидний уламжлал түүх сурвалж бичгүүдээс гарч ирсэн үг юм а гэдгийг бас та бүхэнд бас нэг тэмдэглэж хэлмээр байна. За тэгээд бусад нотлохоонуудын бас та бүхэн хэвсгийн болвол энэтэй холбоотой ном зохиол сурвалж бичгүүд бас нэлээд байгаа. За тэгээд мэдээж одоо логикийн хуулиар сэтгэхгүй явцад ойлголтын зөрөө үүсэхгүй тул бид нар үнэт зүйл эрхэмж гэсэн хоёр үгийг давхар хэрэгжилж байгаамаа гэдгийг бас хэлмээр байна. За Монгол Улсын төрийн албаны одоо миний өнөөдөр ярих гэдэг судалгаа бол 2021 онд хийгдсэн судалгаа учраас би тэр тоогийн та бүхэнд үзүүлж байна. За 208,864 төрөл албаагч 2021 онд байсан. За энэ маань нийт хүн амын 6.3%, за ажиллах одоо 6.3% байгаа. За ер нь энэ 208 мянган төрийн албан хаагчийн ерөнхий насны бүтцээр нь одоо ангилж үзсэн гэсэн үг. За 2021 оны тоон дээр суурлаад яг одоогийн энэ бүтцээр яах вэ гэдэг цаашид яах вэ гэдэг энэ тооцоолыг хийж үзсэн байгаа. За энэ тооцоолыг харахад та бүхэн дэлгэнээр харж байгаа. 2021 оны хувьд бол 25-аас доош насныхан бол 10% байна. 26-40 насныхан 50%. За 41-ээс 59 насныхан 39%, 60-аас 78 насныхан 1% байгаа. За энэ ангиллыг бол олон улсын ер нь англиар ангилж ингэж ZYX гэдэг үгүүдийг оруулсан байгаа. За тэгэхээр та бүхэнд утгагүй дэлгэрэнгүй танилцуулах болно. За 2030 онд тэгэхээр бид нар харах юм бол Z үе төрийн албаны 43%-ийг бүрдүүлнэ. За Y үе бол за Y үе бол 43%-аас бүрдүүлгээр байгаа. За 2040 онд бол Z үе 67%-нд бүрдүүлнэ. За 2050 онд 36%-нд бүрдүүлнэ. Одоохондоо 2021 оноос суур болгоод өөрчлөлтгүй гэж бодож хийсэн тоо. За ингээ харахад бол бидний одоо ер нь төрийн алба 30 он, 40 он, 50 онд ямар байх вэ гэж бодоход ерөөсөө төрийн албыг бол Z үеийн ихэнх нь тодорхойлох хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар одооноос бидний Z үеийн альба үеийнхний үнэт зүйл, за төрийн албаны ажиллаж байгаа сэтэл, за тэдний ажил үрхтэй хандж байгаа хандлага, ёс зүйтэй байна уу, мэрэгсэн байна уу, чадварлаг байна уу гэдгийг одоо бид нар анхаарахгүй бол ирээдүйн 10-20 жилийн дараах төрийн албыг бол Z үеийн. За цаашлаад 2050 оноос бол альба үеийн тодорхойлох байна. За ингээд харахад ер нь бол нэг 3-аас 4 үеийн бол мэдээж зайлшгүй хамтарч ажиллаж байгаа. Бидний өмнө одоо Ахмад дунд залгуу үе гэж ярьдаг байсан. Энэ ойлголтыг бид нар олон улсын түвшинд XYZ гэж яриад байгаа. Тэгэхээр энэ 3-аас 4 үе хамтарч ажиллаж байгаа нөхцөлд нэг төрлийн албанд за нэг байгууллагад нэг зорилгын төлөө ажиллаж байгаа энэ үед бид нар яаж бие биенийг ойлгож хамтран ажиллах вэ? Яаж бие биенийхээ онцлогийг хүлээн зөвшөөрөх вэ гэдэг бол яг харахгүй судалгааны сэдэв болсон учраас олон улсад системтэйгээр энэ үеийн онцлогийг бас судалж байгаамаа. За ийм учраас бид нар төрийн албанд үеийн судалгаа болж болоо гэж үзэж энэхүү судалгааг бол хийсэн. За үнэт зүйлийн талаар та бүхэнд бас онлын зарим ойлголтуудыг танилцуулъя. За бид нар үнэт зүйлгээ яриад байдаг. Гэтэл үнэт зүйл гэдэг маань түрүү ярьсан ер нь хийсвэр ойлголт юм аа. Энэ бол хүний амьдралын хүсэл зорилго, зан үйлийн тал гарах юм тогтвортой итгэл үнэмшил гэж үнэт зүйл судлаач Рок гэж үздсэн байдаг. За мөн үнэт зүйл хүнийг хэнд итгэх үү, ямар сонголт хийх үү, цагаа хэнд зарцуулах уу, юунд ирж хүчээ зарцуулах уу энэ болгонд нөлөөлдөг маш чухал хүчин зүйл байгаа.
За хүн бол өөрөө үнэт зүйлийн цогц систем гэж ойлгож болно. Хүнд маш олон төрлийн үнэт зүйл байгаа. Хамгийн чухал нь үнэт зүйлийг ирэмблэх асуудал бид нарт яригддаг. Тэгэхээр төрийн албанд ажиллаж байхдаа бид нар үнэт зүйлийг ирэмблэн гэсэн. Үнэт зүйлийн хувьд бид нар төрийн албаны хувьд бол хамгийн чухал ойлголт бол мэдээж нийтийн ашиг сонирхол байгаа. Нийтийн ашиг сонирхол гэдэг ойлголтыг төрийн алба бол хамгийн одоо их илэрхийлдэг. Тэгэхээр үнэт зүйлийн ирэмблэх гэдэг бол энд маш чухал ойлголтоо. За тэг үнэт зүйлийн талаар маш олон тодорхойлтууд байгаа. За эндээс та бүхэн 3 тодорхойлтыг харуулж байна. За ер нь өөрийгөө бусдыгаа үнэлэх, дүгнэх, за шүүн хилэлцэхэд шалгуур болгодог ийм ойлголт үзэж болох нэ. За үнэт зүйлсийн мөн чанарын хувьд бол нэлээд олон зүйлсийг дурдж байна. За зарим нэгийг одоо дурдахад ер нь үнэт зүйл одоо нөхцөл байдлаар ч юм уу тодорхой нэг үйлдэл бол хязгаарлагдахгүй. Өөрөөр хэлбэл энэ бол харьцангуй доктортой байдаг. За үнэт зүйл хизээ төлөвшдөг вэ гэхээр мэдээж одоо бүр цэцэрлэг хамгийн бага наснаас гэж төлөвшнө. За энэ төлөвшлийн хамгийн чухал үе бол магадгүй өсвөр залуу наснд одоо олж авч байгаа тэр үнэт зүйл бас нэлээд чухал тооцогддог. За үнэт зүйлийн төлөвшөлт хамгийн чухал нөлөөлдөг хүчин зүйл бол гэр бүлийн хүмүүжил, боловсрол, за найз нөхдийн хүрээлэл, за мөн одоо тухайн нийгэм, за шашин шүтлэг гэх ийм одоо олон хүчин зүйлсүүд бол суурь хүчин зүйлсүүд бол үнэт зүйлийн төлөвшөлт нөлөөлдөг байна. За үнэт зүйлс тэгэхээр хүн болгон мэдээж өөр өөр ингэсэн үнэт зүйлтэй, үнэт зүйлийн цогц системтэй, за үнэт зүйлтэй эренбэлж шийдвэр гаргадаг гэдгийг асаа ярьлаа. Тэгэхээр яг одоо үнэт зүйл гэдэг маань тэгэхээр ийм хүн болгоноос хамаарсан субъектив ойлголт юм уу гэхээр бас үгүй. За хүн болгоны ийм хүсэл сонирхол таашаалаас ангид орших ийм үнэмлэхүүн үнэт зүйл байх ёстой гэж одоо нэр зэтгэгч Кант хэлсэн байдаг. Тэгэхээр бид нар энэ үнэмлэхүүн үнэт зүйлийг л Монгол улсын за магадгүй дэлхийн нийтийн зөв нийтлэг үнэт зүйлийг хүн болгонд бол байх ёстой гэсэн санааг бол ингэ илэрхийлж байгаа. Тэгэхээр ийм учраас үнэт зүйлийг бид нар хүн болгоноос хамаарсан гэхээс илүү энэ сэтгэл хөдлөлийн шинжтэй биш харин илүү одоо рационал сэтгэлгээний үүднээс танин мэдрэхүйн түвшинд сайн судалж ийж үнэт зүйлийг төрийн албанд тодорхойлох шаардлагатай гэж ойлгож байна. За яагаад гэвэл нийгмийн гишүүдийн нийтлэг үнэт зүйлийг төрийн албад дамжуулдаг гэж хэлсэн. Тэгэхээр нийгмийн гишүүд нь нийтлэг үн зүйлтэй ахын бол нийгэм тогтвортой оршиж сайн сайханд хүрдэг. Хэрвээ нийгмийн гишүүд нь өөрсдөө хоорондоо зөрчилтэй үнэт зүйлтэй байгаад байгаа юм бол тийм бол мэдээж нийгэмд байнга зөрчилтэй үүснэ. Цаашлаад иргэний хөдөлгөөн, дайн, байлдаан үүсгэхийн магадлал бол үүсчихэд. Тийм учраас бидний бас монголчуудыг одоо identity-гээс сүүлийн үед яриад байгаа адилтгаж байгаа, магадгүй ялгаж байгаа тэр зүйл бол бас нүн зүйл байх юм аа. За төрийн албаны хувьд тэгэхээр яг үнэт зүйлээ илүү онцгойлж ярих юм бол төрийн албаны хувьд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын тодорхойсноор бол төрийн албан хаагчийн харилцаа хандлагыг тодорхойлдог ихтгэл үнэмшил буюу үйл ажиллагаанд мөрдөх стандарт удирдамж гэж ойлгож байна. За төрийн албаны үнэт зүйлийг тодорхой маш томьёолж зөв томьёолж чадах юм бол төрийн албан хаагчид зорилго чиглэлээ тодорхойлж чадна. За дээрээс нь өдөр тутам шийдвэр гаргахдаа үйлдэл хийхдээ юу чухал юм бэ гэдгийг бол хэрэгцүүлэхэд тусалдаг одоо ийм чухал ойлголт байгаамаа. За ер нь төрийн албанд ямар ч улс оронд бай, ямар ч ангилал бай, төрийн албанд зайлшгүй байх ёстой нийтлэг үнэт зүйлийг бол судлаачдад тодорхойлсон байдаг. За энэхүү судлаачдын тодорхойсноор бол 5 үнэт зүйлүүд зайлшгүй төрийн албанд байж байгаа юм. Нийтийн эрх ашиг, нийтэд үйлчлэх, үр нөлөөтэй үр ашигтай ажиллах, хариуцлагатай байх, төвийг сахих. За энэ бол ер нь төрийн албанд байх ёстой нийтлэг улс орны онцлогуудаас үл хамааран байж ах ёстой үнэт зүйлээ гэж ойлгож байна. За төрийн албаны үнэт зүйлийн хүрээнд бас хамгийн их татагддаг хамгийн одоо нэртэй ангилал бол судлаач Керниканы дагуур байгаа. За энэ бол төрийн албаны үнэт зүйлийг 4 ангилалд хувааж үзсэн. Арчлын үнэт зүйл, ёс зүйн үнэт зүйл, мэржлийн үнэт зүйл, хүнлэг сэтгэл гэж хувааж үзсэн байгаа. За мэдээж улс орнуудын хувьд үнэт зүйлээ тодорхойлохдоо төрийн албан нь бол эдгээр үнэт зүйлсийг холимог байдлаар хэрэгэлдэг. За арчлын үнэт зүйлээс, ёс зүйн үнэт зүйлээс ингээд тухайн улс ороо өөрсдөө онцлогтой тааруулаад за мөн универсал буюу одоо нийтлэг үнэт зүйлийг тодорхойлж тухайн улс төрийн албаныхаа үнэт зүйлийг тодорхойлдог гэсэн үг. За олон улсын улс орнуудын төрийн албаны үнэт зүйлүүдээс бас та бүхэн танилцуулна. Тэрнээс өмнө одоо дэлхийд даяар хүлээмж өгсөн хамгийн одоо томоохон олон улсын байгууллагуудын үнэт зүйл гэхэд бүх одоо энэ томоохон байгууллагууд бол бүгдөө үнэт зүйлээ тодорхойлсон байдаг. Том корпорациуд, бизнесийн байгууллагууд бүгд үнэт зүйлээ тодорхойлсон байгаа. Тэгэхээр энэ бол ямар ач холбогдолтой вэ гэдгийг бас та бүхэн харуулж байгаа байх гэж бодож байна. За жишээлбэл одоо нэгдсэн үндэсний байгууллага гэхэд интегрити буюу ёс зүй одоо шударга байдал гэж асууж болоод байгаа. За professionalism буюу одоо мэргэжлийн байнга
За мөн олон янзын одоо манайх бол олон янзын байдлаар diversity гэж орчуулад байгаа. Тэгэхээр янз бүрийн одоо онцлог ялгаатай байдлуудыг хүлээн зөвшөөрөх, хүндлэх энэ одоо ойлголтуудыг үнэт зүйлээ гэж тунхагласан байгаа. За тэгэхээр байгууллагуудын хувьд үнэт зүйлээ тодорхойлохоос гадна улс орнууд бас төрийн албаныхаа үнэт зүйлүүдийг тодорхойлж байгаа. За энэ дээр бас зарим нэг улс орнуудыг харьцуулж судалж үзсэн байгаа. За жишээлбэл бид нар Австрали, Канада, Их Британи, Шинэ Зеланд, Финланд, Герман, Солонгос, Хятад гэдэг нэлээд олон улс орнуудыг бол өөрийнхөө судалгаанд харьцуулж судалсан. За эндээс мэдээж одоо энгийн зүгээр санамсргүй байлгал улс орнуудыг сонгоогүй. За энд байгаа улс орнууд бол бүс нутгийн онцлогийг харгалзах, за мөн Монгол улс цай төстэй гэдгээс гадна бас төрийн албаны үр ашигын индексээр хамгийн одоо өндөрт орсон 5 улс орн бол энд байгаамаа. За жишээлбэл одоо Австрали бол ялангуяа үнэт зүйлээр удирддаг гэдгээрээ бас олон улсад жишээ болж явдаг. За Австралийн хувьд 5 үнэт зүйлийг төрийн албанд тодорхойлсон. За энийг бол англиар нь одоо I care гэсэн ийм ойлголтоор эхний үсгүүдээр нь тодорхойлсон байдаг. Ингээд энэ 5 үнэт зүйлийг ялгарлахгүй одоо ялгуулан гадуурхгүй байх, үйлчлэгээгүй зүйлийг хариуцлагатай байх, хүндэтгэлтэй харьцах, ёс зүйтэй байх гэсэн энэ 5 үнэт зүйлийг Австрали жишээ нь төрийн албанд бол аль хэдийн тодорхойлоод өгсөн. За энэ бол тэгэхээр маш товч тодорхой ойлгомжтой ийм байдлаар үн цэглээ тодорхойлохоор хүмүүсийн өдөр тутмын шийдвэр гаргалтанд одоо нэлээд ач холбогдолтой байдаг ийм туршлага байгаа. За төрийн албаны үнэт зүйлүүдийг тэгэхээр улс орнуудын хувьд харьцуулаад судалгаар ер нь шударга байдал, ялгуулан гадуурхгүй байх, үйлчлэгийг эрхэмлэх, мэргэжлийн байх гэх мэт одоо энэ үнэт зүйлүүд бол хамгийн нийтлэг бол тохиолдож байгаа. За нөгөө талаар улс орны онцлог бол орж идэг. Тэгэхээр энд бол бид нар жишээлбэл одоо Шинэ Зеланд улсын хувьд бол уугуул иргэдийг хүндэтгэх гэсэн ийм одоо үнэт зүйлийг оруулсан байгаа. За Бразилийн хувьд одоо эв нэгдэл, дэг журам. За энэ улс орныхоо онцлогтой бас нэлээд холбоотой. Жишээлбэл одоо Бразил улсын хувьд бас авилгалын одоо түүхтэй холбоотойгоор энэ эв нэгдэлтэй байх, дэг журамтай байх гэдгийг оруулсан байдаг. За гэтэл энэ Индонез, Хойд Африк мөн одоо Вьетнам зэрэг улс орнуудад бол нэгдэл United гэсэн үгийг оруулсан байдаг. Энэ одоо Вьетнамын хувьд бол нэг намын тогтолцоотой холбоотой. За Индонез, Хойд Африк улсуудын хувьд бол олон үндэстнүүдийн түүхтэй холбоотой байдаг. Тэгэхээр улс орнуудын онцлог нь бас тусдаг гэсэн үг. За мөн одоо судлаачдын үзэж байгаагаар хөгжингөө орнуудын хувьд бол төрийн албаа нэгэнт одоо бэхжсэн учраас аль болохоор төрийн албаахаа яаж одоо дүр төрхийг сайжруулах вэ, нэр хүндийг улам дэвшлүүлэх үү гэдэг энэ тал дээр бол энэ үнд зүйл болон бусад үйл ажиллагаа чиглэж байгаа. Харин хөгжих гэж байгаа одоо орнуудын хувьд бол төрийн албыг яаж хүчтэй байлгахгүй, яаж төрийн албаа агшдаа мэрэгсэн чадвартай ёс зүйтэй байх уу гэдэгт бол чиглэсэн ийм үнд зүйлтэй байгаа. За тэгэхээр энэ улс орнуудын харьцуулсан үнд зүйлийн судалгаан дээрээс бид нар дүгнэж харахад бол нэгдүгээрт универсал буюу нэгдмэл нийтлэг улс орн болгонд байдаг үнд зүйлүүд байна. За тэр нь шударга байдал, ялгуулан гадуурхгүй байх гэх мэт. За нөгөө талаар улс орнуудын онцлог тусдаг юм байна. Ингэжиж энэ тухайн төрийн алба үнд зүйлээ тодорхойлно. Энэ тодорхойлсон төрийн албаны үнэт зүйл маань төрийн албан хаагчд болон бусад албан ёслолоор дамжаад нийтлэг үнэт зүйл бас болдог гэсэн үг. За хоёрдугаар хэсэгт үеийн онолын талаар та бүхэнд бас танилцуулъя. За generation буюу одоо энэ үеийн онол гэдэг нь мэдээж одоо ахмад залуу дунд үеийг гэвэнд яагаад XYZ үгээд сүүлийн үед яриад байгаа гэдэг ийм одоо бас бодол төрж иж магадгүй. За тэгэхээр яг энэ үеийг одоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан анхны одоо судалгаа бол Карл Менхем гэх Германы эрдэмтнээс үүсэлтэй 1928 оноос эхэлдэг. За тэгээд 1952 онд энэ Герман дээр гаргасан үеийн одоо тухайн номоо англиар хэвлүүлсний дараа энэ одоо яг үеийн онол гэдэг зүйл бол дэлхийн нийтэд бас судагдаж эхэлсэн байгаа. За тэгэхээр Карл Менхемийн хувьд бол үеийг юу гэж үзсэн бэ гэхээр нийгмийн түүхэн үйл явдлуудыг хамтдаа туулсан тодорхой насны хүмүүсээр үе үүсдэг гэж үзсэн. Тэр энэ бол зөвхөн насны асуудал биш гэсэн үг. За тэгэхээр үе яаж үүсдэг вэ гэхээр энэ хамгийн гол нь одоо ялангуяа өсвөр одоо залуу насандаа улс төр эдийн засаг нийгмийн ижил одоо үйл явдлуудыг хамтдаа ингээд туулсан энэ ойролцоо насны хүмүүсээр бол үе үүсдэг гэж онлын хувьд бол үздэг. За үеийг тодорхойлдог 3 хэмжигдэхүүн байдаг. За нэгдүгээр мэдээж нас байгаа. За хоёрдугаарт тухайн одоо цаг хугацааны асуудлууд байгаа. За гуравт нь тухайн хүн хаана хэрэглэж байна гэдэг энэ асуудал. Тэгэхээр энэ 3 хэмжигдэхүүнээр үеийг тодорхойлдог. За ингээд үеуд энэ 3 хэмжигдэхүүнээр шалтгаалаад үнэт зүйл нь итгэж үнэмшил нь хандлага зан төлөвийн бол ялгаатай хоорондоо байгаа гэсэн үг.
За энэ гурван эмчтгүүнийг давчхан бас тайлбарлах юм бол жишээлбэл одоо та бүхэн мэдж байгаа одоо хүний настай холбоотойгоор хүний шийдвэр гэл үнэмшил хандлага мэдээж өөрчлөгддөг. За ялангуяа хүний амьдрал тохиолдох томоохон үйл явдлуудаар болоод энэ өөрчлөлтүүд бий болж байгаа. Одоо тэтгэврт гарах хүүхэдтэй болох хүнтэй суух одоо гэх мэт олон одоо үйл явдлуудаар хүний бас үзэл бодол хандлага өөрчлөгддөг. За нөгөө талаар тодорхой цаг хугацаанд яг нэг үйл явдлыг залуу дунд ахмад үеийнхэн одоо хамтдаа туулдаг. Гэхдээ тэр үйл явдал нь бол яг нэг үйл явдлыг тулж байгаа мөртлөө өөр өөрөөр одоо нөлөөлдөг гэсэн үг. Жишээлбэл одоо ковид 50-та үнд нэг өөрөөр нөлөөлж байгаа, 20-та үнд нэг өөр өнцгөр нөлөөлж байгаа. Одоо магадгүй жоох хүүхдээс арай өөрөөр нөлөөлж байгаа. Тэгэхээр бид нар яг нэг туршлагыг наснаасаа болоод өөр өөр одоо байдлаар өөрсдөө тусгаж авдаг гэсэн үг. За жишээлбэл 2015 онд одоо Францд тусан террорист халдлагаас болоод залуу үеийнхэн тухайн нийгэмд хамгийн тулгамж байгаа асуудлаар терроризм гэж үзсэн байдаг. Тэгэхээр энэ үйл явдлаас болоод тухайн улсын тулгамжийн асуудал нь терроризм болсон гэсэн үг. Тэрнээс өмнө нь бол юм байгаагүй. За тэгэхээр иймгүй томоохон үйл явдлууд бол хүмүүсийн тэгэхээр үзэл бодолд нэлээд их нөлөөлдөг гэсэн үг. За нөгөө талаар ер нь бол үеийн асуудалд мэдээж энэ үе бол ингээд заламжлал яваад байгаа. Энэ бол нэг тийм одоо чухал асуудал биш. Харин яаж энэ өөр үеийнхэн яг нэг цаг хугацаанд нэг зорилгын төлөө хамтдаа оршин байх вэ гэдэг л бол үеийн судалгааны хамгийн том зорилго байгаамаа. За түрүүний ярьсан одоо нас болон цаг үеийн үйл явдлаас гадна нөө байршил буюу локейшн гэж одоо хэлж байгаа энэ 3 дахь хэмжтгүүн дээр бас тайлбарлая гэж бодож байна. За жишээлбэл одоо энэ бол эдийн засаг эрх мэдэл магадгүй одоо нийгмийн давхаргын тухай асуудал бол огт биш. Харин энэ бол өөрөө хувь хүн хаана оршиж байгаа вэ гэдгийг илэрхийлж байгаа ойлголт. Жишээлбэл одоо энд харагдж байгаа зурган дээр одоо нэлээд усраг одоо бороо орлоо гэж бодоход энэ бол магадгүй байранд амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол агаар сайхан чигтэй болоо тийм сайхан үйл явдал. Гэтэл магадгүй үрийн аман дээр буудсантай эсвэл голтой ойрхон байгаа уулын ингэрт бууцсан айлуудад энэ бол маш том асуудал юм шиг. Тэгэхээр яг нэг үйл явдлыг бид нар хаана байгаагаас шалтгаалаад бас өөр өөрөөр одоо тусгаж авч байгаа. Энийн тухайн хүнд бас нөлөөлдөг гэсэн. За тэгэхээр ийм учраас бид нар ийм зөвхөн наснаас гадна цаг үеийн үйл явдал, нийгмийн эдийн засгийн үйл явдал, за мөн энэ одоо энэ байршил буюу энэ бүлэг хариалж байгаа бүлэг гэсэн энэ ойлголтын гурван хэмжтгүүнээр бид нар үеийг тодорхойлдог байна. За тэгэхээр үе гэдэг бол шууд хуваасан насны бүлэг бол биш вэ гэсэн үг. Харин одоо энэ саяны ярьсан хоёр хэмжигдэхүүн буюу өсвөр үе залуу насндаа улс төр эдийн засаг нийгмийн жилтгтэй үйл явдлуудыг туулсан тухайн үеэс нэг бүлэгт хариалж ирсэн хүмүүсийн хувьд бол үе үүсдэг гэсэн. За үеийг одоо ерөнхийдөө одоо 10 жилээр байх уу 20 жилээр байх уу гэдэг бол судлаачтай үед тийм нэгдсэн бол зүйл биш. Гэхдээ ер нь бол эмэгтэй хүний одоо анхны хүүхдээ төрүүлэх дундаж насаар ерөнхийдөө юм үеийн үйлчлээд явцдаг. Жишээлбэл одоо Америкт 1970-аад оны үед эмэгтэй хүн дунджаар нэг 23 4 хүүхэд төрүүлдэг гэсэн л одоо энэ хотын ялангуяа хотод одоо байгаа эмэгтэйчүүд бол болчулсан байгаа. Тэгэхээр үеийн нөгөө хоорондоо зааглагдж байгаа ч одоо ингээд нас нь бас үеийнх нь зааг нь илүү томрох юм болтой гэсэн. Тэгэхээр нэг хэмжигдэхүүн нь бол энэ дундаж одоо анхнуудад төрүүлж байгаа эмэгтэйний дундаж насалтаар бас үеийг тавладаг. Тэгэхээр нэг дунджаар нэг 20-оос 25 жилийн хугацаатаагаар бид нар үеийг хооронд нь зааглалгаа гэсэн үг. За тэгэхээр энэ бүх зүйлийг ярьж байгаагийн шалтгаан гэвэл энэ бол тооны хувьд насны асуудал биш юм аа. Энэ бол чанарын буюу одоо туршлагын асуудал юм аа гэдгийг бас илүү онцолж хэлхийг хүсэж байгаамаа. За одоо бид нар яг олон улсад ер нь бидний ахмад зулдуу дунд үе гэдэг байгаа энэ ойлголттой XYZ гэдэг ямар ойлголт руу одоо бид нар олон улсын хэмжээнд ярьж байна гэхээр за мэдээж одоо дайны дараа төрсэн их төрөлтийн үеийнхэн гэж байгаа. За мөн X үеийнхэн ер нь дунджаар нэг 61-ээс 81 оныхон, за Y үеийнхэн буюу 82-аас 94 оныхон, за Z үеийнхэн буюу 95-аас 2015 оныхон гэсэн. Ер нь ийм дөрвөн үе бол яг одоо ажлын талбар дээр бол ажиллаж байгаа. За одоо бол бид нар яг энэ 81 82 байлаа гэдэг энэ хоёр шууд ингээд салаад хоёр өөр үе болчихно гэсэн үг биш ээ гэдгийг бас тайлбарлалаа. За энэ насны одоо XYZ үеийн судалгаа маань яг энэ XYZ үе дээр бол хязгаарлагдсан байгаа. Тэгэхдээ яг энэ XYZ үеийн хувьд бол олон улсад хийсэн судалгаануудаас харах юм бол үнэт зүйл нь ялгаатай байна. За энэ бол Америкт хийсэн судалгаа, за 2020 онд хийсэн судалгаа байгаа. За Z үе, Y үе, X үеийн юу үнэт зүйл нь яаж ялгарч байна гэдгийг Rocket-ийн үнэт зүйлийн судалгаа гэдэг. За энэ эрдэмтний одоо 18 суур үнэт зүйл гэж байгаа. За тэр 18 одоо гол үнэт зүйлээр нь ерөнхийд нь одоо ингээд англиад
За тэгэхээр эндээс лигснээс авах юм бол бид нар зарим одоо үед бол бид нарт одоо жишээлбэл үндэсний аюулгүй байдлууд 95-аас 2015 оны үед аюул чухал тооцогдчихсан бол бусад хоёр үед тийм ч чухал тооцогдоогүй байх. За гэтэл одоо эрхчлөө гэдэг бол аль ч үед чухал байсан ч гэдэг юм уу. Одоо ийм одоо ялгаанууд болон нийтлэг зүйлсүүд бол энэ үнэт зүйлийн хувьд харагдаж байгаа гэдэг бол нотолсон судалгаанууд бол олон улсад маш их байгаа. За энийг Монгол улсын хувьд бас гаргаж ирэх гэж ялангуяа төрийн албаны дээр хянгааны албаагчдад гаргаж ирэх гэж энэ зорилтоор энэ судалгааг хийсэн юм аа. За түүний өмнө бас XYZ үе ямар онцлогтой юм бэ гэдэг дээр бас бид нар зайлшгүй харах шаардлагатай баг. За энэ дээр бол хувь хүн тал гэхээс илүү нийгэмд бид нар төрийн албан ярьж байгаа учраас ажлын ёс зүй, ажлын одоо онцлогуудын бас яриул илүү зөв байх гэж бодож байна. За жишээлбэл X үеийнхний хувьд бол нэлийн тэм доктортой байхыг эрмэлздэг 61-ээс 81 он гэсэн үг. За нэг ажилдаа их төвлөрдөг, за бусдаас хараад авахыг эрмэлздэг. За үндсэн шинж суурь үнцүүл нас 5 дэлгэсэн дээрээс харж байна. За харин Y үеийнхэн бол одоо хувийн амжилтанд их ач холбогдол өгдөг. За бизнес сэтгэлгээг сайтай, ийм олон талт ажиллагааг эрхэмлдэг ийм хүмүүс байна. За харин одоо төрийн албанд одоо залуу үеигээс нэрлэгдэж байгаа Z үеийнхэн бол ерөнхийдөө нэлийн одоо эрсдлүүдийг чадвартай, алдааг боломж гэж хардаг. За мөн одоо ажил амьдралын балансыг ач холбогдол өгдөг, хувь хүний өсөлт дэмжлэгийг төсөл дэмжилт төвшөлт одоо их одоо чухал гэж үздэг ийм одоо онцлогтой үеийнхэн байгаамаа. За бус болгонд нь одоо тайлбарлах гэхээр цаг маань жоохон байгаа учраас ерөнхийдөө нь шууд гол үеийн онцлогийг гаргаж гал дээр бас гэдэг олон улсын судалгааны үр дүнгээс танилцуулъя. За X үеийнхний хувьд жишээлбэл 1961-аас 81 оныхонтой яг одоо ажлын байран дээр ажиллахад бол ерөнхийдөө үр ашигтай ажиллахад их анхаарал эргэх холбоонд их анхаарах хэрэгтэй гэж үздэг. Ягаад гэвэл энэ үеийнхэн бол амьд харилцааг эрхэмлдэг хүмүүс байгаа. Тэгэхээр ажиллаа хийсэн одоо явцад нь байн уулзах одоо энэ тайлангийн сонсох ч гэдэм үү амьд харилцаанд их одоо ач холбогдол өгдөг ийм үеийнхэн байна. За мэдээж одоо ач холбогдолтой байхаас гадна одоо бие даан ажиллах боломжийг нь олгох, өөрийнх нь оролцоог хангах ийм замуудаар олон улсууд бол нэрлэгдсэн судалгааны үр дүнд бол иймэрхүү зөвлөгөөнүүдийг өгж байгаа. За 82-аас 94 он төрсэн Y үеийнхний хувьд болохоор ажлын явц үр дүнгийн талаар маш сайн ярилцж байгаа хэвээр. За уян хатан ажлын цаг хуваарийг бас тогтцож байгаа хэвээр. За энэ үеийнхэн бас ажил амьдралын баланс нэлийг ач холбогдол өгдөг үеийнхэн байгаа. Тэгэхээр бас энийг нь харуулснаа гэсэн. За сүүлийн үед одоо хамгийн их яригдж байгаа Z үеийнхний хувьд бол ерөнхийдөө олон ажил хийх одоо юм боломж нь олох хэвээр. Энэ үеийнхэн бол техник технологи, цахим технологийн эрен үед өсөж байгаа ийм одоо үеийнхэн учраас маш олон зүйлийг зэрэг хийх одоо юм чадвартай байгаа. За тэр ирээрээ бас анхаарал төвлөрөх чадвартай гэж үздэг. За бие даан ажиллах их сонирхолтой. За ер нь бол хийх ажлын нөгөөд өөртөө хийх арга барилаа одоо тэрийг илүү бүтээлчээр илүү хурдтай хийх юм боломжтой хүмүүс байгаа. Тэгэхээр бас магадгүй одоо 10-20 жилийн өмнө хийсэн яг тэр арга барилаар яг энийг ингээд хийгээд байвал дээд үеийн таалагдахгүй ч магадгүй ягаад гэвэл бид нар илүү хурдан хийх илүү үр бүтээл одоо цаг хугацаа хэмнэж бүртгэх зардал хэмж хийх тэр боломжийг нь тэд нар бас мэддэг байж магадгүй. Гэх мэтчлэн одоо энэ үе болгохын дунд ямар онцлогтой юм тэрнтэй нь яаж ажиллах хэвээр гэх мэт судалгаанууд бол олон улсад маш их хийгдэж байгаа. За Монгол улсад тэгвэл үеийг тодорхойлох судалгаа хийгдэж юм уу гэдэг асуудал бас байгаа. За ер нь бол харьцангуй шин гэж ойлгож байна. Хамгийн анхны томоохон одоо суурь судалгаа бол 2020 онд хийгдсэн байдаг. За энэ судалгаагаар бол яг олон улсын тодорхойлолтоос гадна Монгол улсын хувьд онцлогийг гаргах гэж оролцсон байгаа. Жишээлбэл шинэ үеийнхэн 95-наас хойш төрсэн хүмүүсийн шинэ үеийнхэн 83-аас 94 он төрсэн одоо монголчуудыг шилжилтийн үеийнхэн, завсрын үеийнхэн, социалист үеийнхэн гэдэг ингэж ангилдаг. За энэ үеийнхний бас ерөнхий онцлогуудын за мэдээллийн сувгийн, за мэдээлэл итгэх байдал гэх мэтээр одоо нэлээд олон хүчин зүйлсүүдийг ангилж хийсэн ийм судалгаа байгаа. За энэ бол бас томоохон одоо нэрт судалгаа болохоор судалгаа. За бас тийм ч олон ерөн судалгаа байхгүй. За сүүлийн үед харин эрчимжих хандлагатай байгаамаа. За одоо Монгол улсын төрийн албаны үнэт зүйл болон үеийн судалгааны үеийн онцлогоо одоо холбоод бас энэ хэсэгт танилцуулъя гэж бодож байна. За мэдээж Монгол улсын ярихын тулд яхааргүй бид нэр уламжлалаа ярихаас өөр арга байхгүй. Тэгэхээр энэ уламжлал дээр бол удирдлагын академийн судлаач нэлээд олон судалгаануудыг бол хийсэн байгаа. Тэгэхээр энэ судалгаануудаас ер нь харахад за мэдээж одоо эртний үеэс эхлээд монголчуудын эрхэмлэн дээдлж байгаа зорилго одоо үнэт зүйл болох үец эрхэмж болох үец тэр одоо ойлголтуудыг үнэт зүйлүүдийг та бүхэнд харуулж байна. За
За маш олон судар бичиг, ном, зохиол, түүхийн баримт бичгүүдээс хийсэн ийм судалгаануудыг байж байгаамаа. За харин одоо орчин үед бол эрх зүйн зохицуулт дээр бид нар Монгол Улсын төрийн албаны үнэт зүйл гэхэд бол яг одоо австрал шиг ч юм уу ийм 5 үнэт зүйл байна гэж тодорхойлоогүй. За төрийн албан агчийн ёс зүйн хууль бол 2023 онд батлагдсан. Ёс зүйн тухай хуулийн төсөл дээр уулын үнэт зүйлгээ байсан. Тэгээ батлагдахдаа бол байхгүй болсон юм. Тэгэхээр үнэт зүйл гэдэг бол яг үнэт зүйл ёс зүйн судалтай хүний хувьд хэлэхэд бол маш чухал энэ ойлголтыг, суур ойлголтыг бид нар авахгүйгээр шууд зарчим руугаа ороод шууд хим хэмжээгээ ингээд явчихдаг нь бас ямар учиртай юм бол тоо тэр талаар бас бодож байгаа. Тэгэхээр үнэт зүйл гэдэг бол бидний чухал тэгсэн мөртлөө бас яг төрийн албаныхаа хууль эрх зүйн зохицуул дээр оруулаагүй ийм одоо зүйл байгаа. За энийг ерөнхийдөө баримт бичгийн судалгаануудыг бол хийж үзсэн хууль эрх зүйн зохицуултуудаар за энд бол яг одоо бид нар үнэт зүйлгээ томьёолцсон зүйл бол байхгүй. За харин энийг одоо эрхэмлэх зорилго, эрхэмлэх зүйн зарчим гэсэн үгүүдээр одоо төлөөлүүлж хэрэгжилж байгаа ийм одоо ерөнхий байдал харагдаж байгаа. За та бүхэн мэдж байгаа төрийн албан агч эрхэмлэх ёсны 9 зүйл гэж байгаа. За энэ эрхэмлэх 9 зүйлийн нэгд нь бол ёс зүйн үнэт зүйлийг оруулсан байгаа. За гэхдээ яг ёс зүйн үнэт зүйл нь ямар үнэт зүйл юм бол байхгүй. За манай хуулийн төсөлтөд байсан одоо хууль батлагдсан тэнд бол бас байхгүй. За тэгэхээр яг бид нар үнэт зүйл гэдэг чухал гэдгийг ойлгоод байгаа мөртлөө яг төрийн албан агчдад за ямар үнэт зүйлийг бид нар яг бодлож байгаа юм бэ гэдэг тэр зүйл нь байхгүй байна л гэсэн. За мэдээж одоо бас өөр тайлбар хүмүүс байгалах бид нар энийг чинь эрхэм зорилго зарчмаараа ингээд илэрхийлж байгаа шүү дээ гэх бах. За гэхдээ энэ улс орнууд за олон улсын байгууллагууд энэ бизнесийн том корпорациуд за мууис одоо манайх ч гэсэн одоо бүгд үнцүүлээд тодорхойлсон байгаа. Тэгэхээр яагаад үнцүүл тодорхойлт юм бэ гэдэг чинь чухал учраас тодорхойлж байгаа маа гэдгийг маш тавч тодорхойсноор өдөр тутмын ажилд хэрэг болт юм аа гэдгийг л хэлмээр байна. За хэрвээ бид нар үнэт зүйл гэдэг үг байхгүй ч гэсэн одоо байгаа хууль эрх зүйн зохицуултаасаа түүхэд үзэх юм бол Монгол улсуудын төрийн албанд чиглэл баримжаа үнэт зүйл гэж үзэж болохгүй. Одоо энэ ойлголтуудыг олон дурдгдсан ирэмбээр нь жагсааж үзсэн. За энд бол олон нийтэд үйлчлэлийг шударга ёс, хууль дэвлэг, хариуцлагатай байх, мэрэгсэн дотогтой байх гэсэн энэ одоо үнэт зүйлүүд ойлголтууд бол хамгийн олон давтамжтай бол одоогийн байдлаар бол хууль эрх зүйн тогтоомжуудаар бол гарч ирсэн байнамаа. За төрийн албан хаагчдын хувьд энэ судалгаа маань яг өөрийн маань одоо хийсэн судалгаа маань бол 2021 онд хийгдсэн. За энэ судалгаа маань захиргааны албан хаагчдын бүрийн төлөв хийгдсэн. За тухайн үед бол 21,135 захиргааны албан хаагч. За энэ захиргааны албан хаагчдын за 60-аас дээш насныхан бол 0.7%, 41-ээс 60 насныхан 37.8%-тай. За Y үеийнхэн бол 54.6%, Z үеийнхэн бол 6.9%-тай байсан. За судалгаанд оролцсон хүмүүс маань XYZ үеэр хязгаарласан учраас яг энэ 3 үеийн төлөөллийг бас 32, 58, 10 гэсэн харьцаагаар авч үзсэн. Тэгэхээр судалгааны хувьд бол харьцааны хувьд бол нэлээд төгсөн юм байгаа. За судалгаанд нийт 552 төрийн захиргааны албан хаагч хамрагдсан. Төрийн захиргаа гэдэг нь тусдагмаар байна. За төрийн захиргааны албан хаагчдыг онцгойлон авч үзсэн нэг шалтгаан байгаа. Төрийн захиргааны албан хаагчд бол энэ төрийн албаны загалмж чанарыг авч явдаг, үнэт зүйлийг дамжуулах хамгийн том мэргэжлийн одоо бодлого зөвлөгөө өгдөг энэ хүмүүс байгаа. Тийм учраас төрийн захиргааны албан хаагчдыг одоо онцгойлон судалсан. За энэ судалгаанд маань X үе 32%-тай, Y үеийнхэн 58%-тай, Z үеийнхэн 10% хамрагдсан. За энэ төрийн захиргааны албан хаагчдын үнэт зүйлийг за өмнө харуулж ирсэн Milton Rockich-ийн зорилгын үнэт зүйлийн 18 үнэт зүйлээр үеэр нь одоо ангилж үзсэн байгаа. За эндээс ямар үр дүн гарсан бэ гэхээр ерөнхийдөө XYZ үеийнхэн бол үнэт зүйлийн хувьд бол маш их нийтлэг үнэт зүйлтэй. Тодорхой үнэт зүйлээр ялгаа гарч байгаа. Тэр ялгаанууд нь хаана байна вэ гэхээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, за нийгэм танигдаж бусдад хүлээн зөвшөөрөгдөх, за мөн хайр дурлал гэх мэт иймэрхүү одоо зорилгын үнэт зүйлсүүдээр ялгаанууд нь гарч ирж байгаа. Бусад үнэт зүйлсүүдээр ерөнхийдөө бол нийтлэг байна гэсэн. Тэгэхээр энэ нийтлэг байгаа нь бол сайн гэсэн. Яагаад гэвэл миний өмнө ярьжсэн монголчуудын хувьд төрийн албан хаагчдын хувьд нийтлэг зүйл байж ч бид нар цаашдаа илүү одоо хамтдаа нэг зорилгын төлөө нэг бус үндэстэн гэдгийг илэрхийлэх боломжтой учраас нийтлэг зорилго гарах бах гэсэн ийм одоо хүлээлттэй судалгаа хийсэн, бас нийтлэг зорилго гарсан. За тэгэхээр энэ нэлээд олон судалгааны үр дүнгууд бол байгаа. Гэхдээ энийг одоо энэ болгоныг танилцуулах гэхээр цөөхөн хэдэн судалгааны үр дүн бас та бүхэнд танилцуулж байна. За яг одоо үнэт зүйлийн хувьд бас төрийн албан, захиргааны албан хаагчид XYZ үеийн ялгаа байна уу гэдэг дээр бас
судалгаа хийж үзэхэд ялгаанууд бас зарим нэг зүйл дээр бол илэрсэн байгаа. За энэ ялгааны үзүүлэлтүүдийг бол та бүхэн бас удахгүй харуулъя. За манай энэ өнөөдрийн ярьж байгаа сэдвийн хамгийн гол одоо санаа болох ахмад дунд залуу үе буюу бидний ярьдаг XYZ үеийнхний хооронд үнэт зүйлийн ялгаа байна уу, эрхэмжээ ялгаа байна уу гэдэг энэ судалгааг харсан. За энэ харахад бол залуу үеийнхэн буюу одоо 25-наас нас хүртэл Z үеийнхэн бол энэ ялгааг илүү их мэдэрч байна гэсэн үг. Энд дээр 39.7% нь ялгаа байгаа гэж үзсэн байгаа. За Y үеийнхэн 24.5%, X үеийнхэн 17%. Тэгэхээр нас залуучууд тусмаа тэр ялгааг илүү их мэдэрч байна гэсэн үг. Үнэт зүйлийн ялгаа байна бидний хэлдэг. За манай байгууллагад залуу дунд ахмад үеийн хооронд үн зүйл ялгаатай гэдэг энэ насаар нь одоо ойлгосныг та бүхэндээс илүү тодорхой байлгах зорилгоор харуулж байна. За энэ хүү үнэт зүйлийн 3 үеийн судалгаанаас харахад бол хамгийн их нийтлэг давтагдж байгаа үнэт зүйл бол гэр бүлийн аюулгүй байдал, 5 дахьтай амьдрал сэтгэлийн амуун амгалан байдал. Өөрөөр хэлбэл монголчуудын хувьд хамгийн чухал үнэт зүйл бол энэ 3 гэсэн. Төрийн албан агчид маань X ч үе бай, Y ч бай, Z ч бай энэ 3 дээр хамгийн их санал нэгдсэн гэсэн. За харин хамгийн их одоо ялгаатай бага зэрэг ялгаатай байгаа нь бол байгалийн гоо захын урлагийг таашаах, ертөнцийг ойлгох, нийгэм танигдаж бусад хүлээн зөвшөөрөх гэсэн энэ одоо үнэт зүйлүүд бол энэ 3 одоо үеийн хувьд бол харьцангуй ялгаатай гарч ирсэн. За үнэт зүйл нийтлэг байна гэдэг бас сайн тал гэж хэлсэн. Энэ гэхдээ нөгөө үеүүдийн маань онцлог, хандлага, итгэл үнэмшлийн ялгааг бол яриаггүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Бид нар үнэт зүйл дээр нэгдмэл ойролцоо үн зүйлтэй байна гэдэг маань монголчуудын нийтлэг үнэт зүйлийг илэрхийлж байгаа гэсэн үг юм аа. За нийгмийн үе болгон тэгэхээр янз бүрийн хандлага, итгэл үнэмшил, зан чанар, үнэт зүйлийн цогцтой. Тэгэхээр энэ яг нэг үед хамтдаа амьдарч байгаа XYZ үеийнхэн нийтлэг үн зүйлтэй байна гэдэг бас сайн хэрэг. Гэхдээ бид нар саяын энэ судалгаа маань болохоор төрийн албаны үнэт зүйлээс илүү төрийн захааны албанд ажиллаж байгаа хүмүүсийн хувь хүний үнэт зүйлийг Rocket-ийн 18 одоо зорилгын үн зүйлээр судалсан учраас ямар ч гэсэн тэр хүмүүсийн хувьд бол нийтлэг зүйлийн төлөө үнэт зүйл нь байна. Гэхдээ энэ дээр бидний энэ судалгаануудын үр дүнд одоо хийгдэж байгаа нэг том санаа юу вэ гэхээр төрийн албанд нэгдмэл нийтлэг тодорхой товч үнэт зүйл байвал бид нар хувь хүнийхээ монголчуудын гэдэг нийтлэг үн зүйлээс гадна төрийн албан хаагчид гэдгээрээ бас нэгдэж төрийн албан хаагчид гэдгээрээ нэг зүйлийн төлөө зүтгэх нийтлэг үн зүйлтэй байх тэр боломж олдно. Тэгэхээр энийг бол маш тодорхой томьёолох хэрэгтэй байна гэж үзэж байгаа. За мэдээж одоо энэ суур үнэт зүйлийн хувьд ихэнх нь ойролцоо байр суурьтай байна гэдэг маань манай улс үндэстний нийтлэг үнэт зүйлтэй холбоотой гэж ойлгож болно. За XYZ үеийн хувь хүний одоо үнэт зүйл нийтлэг байдал нь одоо хувь хүний онцлогоос илүүтэй монголчуудын чухалчлан дээдлж байгаа үзэл санаа, зорилго, нийгмийн сайн сайхны тухай нэгмэл ойлголтыг илэрхийлж байгааг бас илтгэх нэ. За Монгол улсын төрийн албаны хувьд бол тэгэхээр үнэт зүйлийг тодорхойлох юм одоо шаардлага байна гэж одоо судлаачийн зүгээс бол үзэж байгаа. Уялдаа холбоотой тодорхойлох хэрэгтэй, шинжилгээ ухааны үндэслэлээр тодорхойлох хэрэгтэй. Дээрээс нь уламжлал, шинжилэл, ирээдүгээ хамарсан байдлаар маш тодорхой товч ийм байдлаар томьёолж гэх юм бол энэ бол маш одоо төрийн албанд ирээдүйд бол нэлээд холбогдолтой байх болов уу гэж бодож байна. За ахмад дунд залуу болон шинэ үеийн дараагийн альфа одоо Z үеийн ажиллаж байна. Тэгэхээр одоо альфа, гамма үеийнхэн, бета үеийнхэн гэдээ ороод ирнэ. Тэгэхээр энэ үеийнхний мэдээж үнэт зүйлийн үнэт зүйлээс гадна ажлын арга барил, сэтгэлгээ, үзэл баримтлал, үнэт зүйлийн хандлагууд бол нэлийн гарч ирнэ. Ганцхан жишээлхэд одоо муйсын багш учраас одоо оюутнууд дээр жишээлжлэхэд нэг 10 жилийн өмнө одоо намайг 2000 оны үед оюутан байхад бол ажил хийдэг оюутан байхгүй лээ. Одоо ажил хийдэг оюутан байна. Тэгэхээр одоо бүх оюутнууд ерөөдөө ажил хийж байна гэсэн. Тэгэхээр энэ хоёрын хооронд чинь асар их ялгаа байгаа. За дээрэс нь бидний үеийн хүмүүжил, бидний үнэт зүйл төлөвшөж байгаа тэр орчин хандлага, гэр бүл, боловсрал одоогийн төлөвшөж байгаа ирээдүйн төрийн албанд орох гэж байгаа. Төрийн албанд орохгүй маа гэхэд одоо иргэн болж байгаа тэр одоо хүүхдүүд залуучуудын хувьд бол тэдний үзэж харж байгаа цөлөө цагаа өнгөрөөж байгаа, за дахин технологитой харьцаж байгаа, тэр мэдээлэл холж авч байгаа энэ болон бол маш их ялгаатай байна. Бид нар энэ бодиттой илэрч байгаа ялгааг бол яа харахгүй хүлээн зөвшөөрөөд ялгаануудаа ингээд хүлээн зөвшөөрч ойлгож иж харьцаж хамтарч ойлгохгүй бол нэгд одоо бидний энэ ялгаа байгаа учраас нэг одоо эсэргүүцээд авах юм бол энэ тэр ажлын харилцаа ойлголцол хамтран ажиллах гэдэг зүйл бол байхгүй болно.
Тэгэхээр энэ онцлогийг судлах гатагийн шалтгаан болоод эцсийн эцэстээр нэгдмэл нэг зорилгын төлөө төрийн албаныхаа тав эрхэм зорилгын төлөө утсан тэр үнэт зүйл зарчмынхаа төлөө ажиллахад яаж аятайхан одоо хоорондоо эвтэй найртай зохицолтой илүү үр бүтээлтэй ажиллах гэдэг дээр л энэ судалгаанууд бол явж байгаа. За тэгээд төрийн алба нийгмийн хүрээнд бол ерөнхийдөө энэ үнэт зүйлийн судалгаа болоод зүйлүүд нь эрчимж байгаа удаас их талархалтай байгаа. За Монгол төрийн одоо энэ залгамж бодлого бол яхаа үнэт зүйл зарчим юугаар одоо дамжиж хэрэгждэг. За тууштай, доктортой тасралтгүй байдлаар хэрэгжүүлэх гэх юм бол улс орнуудын жишээнүүдийг авч үзэхэд ч гэсэн үнэт зүйлээ маш тодорхой томьёолох ашгүй шаардлага байна гэж үзэж байна. За энийгээ бас тодорхойлоод авахгүйгээр төрийн албан хаагчлаад иргэдэд одоо манайхан соён гэгэрүүлэх гэж ярьдаг. За нөлөөллийн бодлогоч гэж ярьдаг. Тэгээ нийтээрээ ерөнхийдөө бид нэг зүйлийн төлөө шийдвэр гаргахтаа ямар үнэт зүйлийг баримтлахыг гэдгээ бодож одоо шийдвэр гаргана гэсэн үгийг гэсэн. Төрийн албанд одоо хамгийн нийтлэг одоо яригддаг зүйл жишээлбэл одоо үр ашиг үр дүн гэсэн хоёр зүйл хоорондоо зөрөлдөд байдаг. Тэгэхээр үр ашигаа би нэгд тавих юм уу үр дүнгээ нэгд тавих юм уу гэх асуудал яригдана гэсэн. Тэгэхээр энэ ирэмбий чинь энэ олон үнэт зүйлийн холилдсон ирэмбий зүйлийг чи ирэмбэлдэг зүйл нь төрийн албаны тогтсон үнэт зүйл гэсэн. Тодорхойлсон томьёолсон зүйл гэсэн. Ер нь эргээд нийгэмдээ тархаад бид нар нийтдээ үнэт зүйлийг болгоно гэсэн. За ингээд өнөөдрийн бэлдсэн сургалтын маань агуулга ингээд дуусч байна. Тэгээд Томас Джефферсны үгээр асуусаа гэж бодож байна. Ер нь хүмүүс олон нийтийн итгэлийг хүлээсэн үедээ өөрийгөө нийтийн өмч гэж үзэх ёстой. Гэхдээ энэ одоо хүртэл бид нар энийг ойлгох хэрэгтэй. Нэг төрийн албаны хуулиа харсан ч тэр бид нар төрийн албан хаагч болохдоо тодорхой эрхийг хязгаарлуудад орж байгаа. Төрийн албаны хуулийн заасан одоо хориглох зүйл байна, хязгаарлалтууд байна, нийтлэг зүйл, үүргүүд байна. Маш олон энэ зарим эрхүүдэд хязгаарлаж байгаа гэдгийг бас ойлгож энэ төрийн албанд орчихдаг гэсэн үг. Тэгэхээр ямар одоо төрийн албанд ажиллахын тулд би ямар хориглолт хязгаарлалт тийм хэмжээнд ажиллах вэ гэдгийг бас ойлгоно. Нөгөө талаар ямар их нэр хүндтэй, ямар их одоо импакттай гэж ярьдаг үр нөлөөтэй ажил хийж байгаа юм бэ гэдгийг бас ойлгох ашгүй шаардлагатай. Яг тэгвэл төрийн албан хаагчид маань нийгэмд тэр хамжуулагч болчихдог, үнэт зүйлээ дамжуулдаг, юу сайн сайхан, юу ёс зүйн гэдгийг бас дамжуулдаг юм гүүрээ гэж болно гэсэн үг. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.